Өглөөний минь Сидней. Энэ бол миний Австралийн алкохолны салбарт эргэлт буцалтгүй орсон бяцхан тэмдэглэл. Миний ажлын өдрийн влогт тавтай морил. Австрал одоо намар болж байгаа учраас ойрдоо байнга бороо ороод хүүтэн байгаа. Тэгээ өнөөдөр би өглөөний ээлжний ажилтаа болохоор эхлээд хүүгээ сургуульд нь хүргэж өгөөд тэгээ цаашаа ажил руугаа явна. Тэгээ манай гэр хүүгийн маань сургуультай бас ажилтай маань ойрхон болохоор бүх зүйл ер нь хэмнэлттэй байдаг. Тэгээ хүүгээ хүргэж өгчөөд ажил руугаа 5 минут алхаад орчихно. Тэгээ би одоогоор Австралийн BWS гэдэг дэлгүүрт ажилладаг. Энэ нь Австралийн хамгийн том алкохолны төрлийн тийм уух зүйл зардаг дэлгүүрүүдийн нэг. За тэгээд өглөөний ээлжинд бол эхлээд каса нээгээд шинэ урамшууллууд гарсан байвал хэвлэнэ. Дараа нь дууссан бүтээгдэхүүнүүдээ бүртгээд жаахан бичиг цаастай зурлална. Тэр нь ажлын өдрийн өглөөгөр бол нэг хүмүүс орж ирэхгүй. Тэгээ би өмнө бараг 3 жил гаруй үйлчлэгийн салбарт ажиллаж байхдаа дандаа тийм бухчим халуун газар ажилладаг байсан. Тэр үедээ бол нэх гой хүүтэн газар ажиллах юмсан гэж боддог байсан. Тэгсэн чинь одоо бүр яг тийм хүсэж исэн хүүтэн газар ажиллаж байгаа. Тэгээ энэ ажил маань цагийн үед гэвэл уян хатан, цалингийн үед ч гэсэн маш шудраг үнэлгээтэй байдаг. Ажиллах орчин, хамт олонны уур амьсгал гээд ер нь бүгд гоё. Тэгээ би бол сургуулийн насны хүүхдтэй учраас өөрийнхөө хуваараа тохируулаад тэгээ ажиллаж болтго надад бас айгүй амар санагддаг. За тэгээ миний дараагийн хийхстэй ажил бол Darс вискиний эсвүүдтэй нэг нэгээр нь дутуу байгааг нь нөхөж хийгээд тэгээ бүртгэх ёстой. Тэгээ бас гайгүй завтай байвал шинээр тавигдсан ажлынхаа сургалтуудаа бүгдийг онлайнаар хийчих болдог. За тэгээ 12 цаг гэхэд өдрийн ээлжний хүн маань ирээд эхлээд сайхан дасгалуудаа хийж биеэсээ халааж агаад хамт ачаагаа хийж эхэлнэ. Өнөөдөр бол бас харьцангуй бага ачаад өдөр байсан. За бас ээлжлээд 15 минутын цалинтай завсарлагаанд ордог. Хэрвээ их цагаар ажиллаж ивэл цалинтай завсарлагаанаас гадна 30 минутаас 1 цаг хүртэлх тийм цалингүй завсарлага бас авах хэрэгтэй байдаг. Гэснээс миний хийх дуртай бас нэг өөр ажил гэвэл энэ самбар дээр зураг зурах байдаг. Тэгэл баяр ёслол урамшуулттай үе олгоноор сайхан зураг зураал байж идэг да. За ингээд ажлын цаг маань дуслаа. Дараагийн влогоор уулзцгаая.